Мөнхийн залуу мөрөн хоттой сайхан амьдрий. Ер нь та энэ Багдаа ер нь хөгжим ер нь урлагтай ер нь одоо их холбоотой байсан уу? Та театртай ер нь ямар хамтлаг дуучид ирэхэд үздэг вэ? Та ер нь телевизээр тухайн үед ч одоо та нэг Оросын телевиз үндэсний телевизээр үздэг. Сайн юм аа. Сайн юм аа. Одоо одоо сайн юм аа үздэг байсан шүү дээ. Тэгээд бид нар чинь тэр үед айл бүхэн телевиз байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд хар цагаан телевизтэй. Тэгээд удамжинд нэг айл нэг телевизтэй, нэг айл нэг уцтай тэгээд дундаа ингээд бие биенийгээ дуудаад уцаар яриад нэг орой тэрсэн сайн юм чинь дандаа нэг цагийн зөрүүгээр дандаа бүр үүрээр гардаг тий. Үүрээр. Тийм тэгээд бид тэр тэрийг бол хүлээж ирсэн биз? Хүлээж шүү дээ. Тэр чинь бүгдээрээ цуглаж байгаа л тэгээд үздэг. Сарагийн юу гэх Попо гэл. Тэ одоо нэг Попо чинь хэдэн жилийн өмнө Монголд ирэх чи одоо юу болов тийм үү? Та бол жиггүй фэн үү? Тэгсэн шүү дээ. Тэр чинь орой манай ихнэр мөхнөр чинь уйлдаад ингээл боо юм болсон шүү дээ. Тэгэд Попо ч нэр оройн тэр нэг хүлэн авалт хоолн дээр бид нар орсон юм. Оо за хамт зохион байгуулсан. Ямар гоё. Өргөдөд. Попот чамтныгоор одоос хоолмод идэж шүү дээ. Вино тий. Бай нэ. Баятаа баягаар байлаа шүү дээ. Попо над тэгж хэлжсэн байхгүй. Би Монголд ирээд яг өөрийгөө од гэдгээ мэдлээ шүү дээ. Тэр чинь нөгөө Попо хятадас ирж ирсэн юм бэл. Тэгээ хятад ингээд тоглолт хийсэн чинь хүмүүс нь ямар ч эмоц байхгүй. Попо гэж мэддэггүй тий. Тэгээд бараг л ингээл нэг юм мөнгөний аваад ирсэн л гэж байгаа байхгүй. Тэгээд би нөгөө Улаанбаатар UB Palace болсон шүү дээ концерт тий. Ямар гоё юм бэ Монголын ард түмэн чи ямар эмоцтой бидний ямар аймаар мэддэг юм бэ. Нөгөө сумаг нөгөө японуудаас нь илүү мэддэг гэдэг шиг тий. Нөгөө Тото Кото нөгөө Попо гэдэг ингээд та ярьсан би Санрама гэж би ингэж үздэг байдаг шүү дээ. Чамд ингэж хардаг байдаг шүү дээ гэж. Тэр үе чинь Пянз гэдэг чинь бол өстой ховор юм байдаг. Ховрын бараа. Бид нар чинь одоо Оросд сурч ирсэн оюутнуудаас нөгөө тарганы ярьсаар сольж авдаг. Бараг үндсэндээ нэг 20-30 тарганы ярьсаар нэг ганц Попогийн Пянз. Тэр Попогийн Пянзтай Тото Котоны Пянзтай тэгээд манай чинь нөгөө нийтийн бүжиг болдог хэдэн клубүүд байдаг. Тэр клубүүд чи өргөдөж очиж л одоо тэр Пянзаа. Гэж байгаа тавиа. Тэр чинь л одоо тийм гоё. Тэгээд тэр орой ч хэдэн охин авч бүжиглэн үсттэй таач одоо авч бүжиглэхгүй цагаан бүжиг. Ямар гэнсний цагаан бүжиг. Манай одоо бор мөнх бат тэр юу Батмөнх гээд манай найз Батсан сэргээд найз зэрч одоо тэгэл ингээл өргөдөн штэ тий. Хайлтнаа миндээсэн би асаху мөнхийн залуу нүрэндөө сайхан амьдрий. Хайлтнаа миндээсэн би асаху мөнхийн залуу нүрэндөө сайхан амьдрий. Мөнхийн залуу мөрөн хоттой сайхан амьдрий.